Оршооны тухай ярьж байгаа зураг бичлэгийн дараагийн хэсэг эхлэж байна. За өмнөх бичлэгүүд дээр бол оршоо гэж яг юу юм? За оршоогоор ажиллая гэж бодоход ер нь яг хаана ажиллах хэвтэй, ямар хэлбэрээр ажил бизнес авчлага болж болох юм. За тэгээд ер нь манай Монголд яг нэгдэж оршоод ямар боломж байгаа гэдэг талаар богино зүйлүүдийг ярьсан. За тэгээд оршоон дээр бол одоо үндсэндээ энэ бичлэг энэний дараа дахиад нэг бичлэг хийгээд төртөө цагсна гэж бодож байгаа. Тэгээд бичлэг хийгээд нийтэд санааны зорилгоор бас тийм амархан бол биш юм байна. За тэгээд энэ удаагийн сэдв бол яг энэ оршооны үндсэн 7 зарчим гэдэг ойлголтыг яг манай Монголын оршууд дээр яг ямар кейсүүдтэйгээр байдیں, ямар хэр ихийн зарчим нэвтэрсэн байгаа гэдгийг өөрийнхөө бодлоор дүгнэе. Тэгээд магадгүй эдгээр 7 зарчмыг одоо маш сайн мөрддөг, хэрэгжүүлдэг тийм оршуудууд бол зөөнгүй байдаг гэж би өөрөө бол итгэдэг. Гэхдээ яг мөрдөхгүй байгаа дутуу төлбөг ажилладаг хэсэг нь бас нэлээдгүй байгаа гэж санаа зовж өгдөг. Хүний хувьд яг энэ 7 зарчмыг бас нэг товчхон танилцуулаад тайлбарлаад явчихъя гэж бодлоо. За яг энэ оршооны үндсэн 7 зарчим гэдгийг бол энэ олон улсын оршуулгын холбоо буюу International Cooperative Alliance гэдэг байгууллагаас ерөнхийдөө энэ оршуулгын салбар, оршуулгын хөдөлгөөний төв байгууллага гэж үздэг. За ийм байгууллагаас анх тодорхойлсон. За тэгээд тэр 7 зарчмын хамгийн эхний зарчим бол өмнөх видеонууд дээр орж исэн сайн дурын нээлттэй гишүүнчлэлтэй байх гэдэг зарчим байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр аль оршооны гишүүн этгээд бол яг өөрийнхөө хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил, зорилго, за хүлээлттэй тэрнтэйгээ нийцүүлээд яг энэ оршоонд өөрийн санаачлаараа нэгддэг байх хэрэгтэй. Харамсалтай манай Монголд бол ихэнх оршууд бол яг оршоо гүйцэн байгуулах тэр санаачлаг гаргаж байгаа этгээдийг даган дуурайсан. За дээрээс нь тэрний эрэлт хэрэгцээг хангах зорилготой. За эсвэл бүр энэ зөвхөн оршоо байгуулахад тавигддаг тоог гүйцэхийн тулд ер нь бол хөвчлэн оршооны гишүүн болдог этгээдүүд бас байгаад байна. Тэгээ энэс болоод оршооны үйл ажиллагааны идэвх санаачлаг. За тэгээ уг нь бол 9 хүн өөрийнхөө арга туршлага, мэдлэг боловсрол нөөцийг ашиглаж явах хэрэгтэй байтал сайн дураараа биш хин нэгний хүсэлт, хин нэгний нөлөөллөөр энэ оршоонд нэгдсэн этгээд бол яг энэ оршоонд тодорхой эерэг хөв нэмрүүдийг бол оруулж өгч чаддаг. Тэгээ энэс болоод тухайн оршооны хөгжил удаашрдаг, эсвэл зогсдог. За урт хугацаанд бол энэ оршооны хомон чанарыг алддаг гэж би бол хардаг. За дараагийнхын гишүүдийн арчилсан удирдлага, хяналт бүхий гэдэг ийм зарчим байгаа. За манай ихэнх оршуудууд бол анх оршоо үүсгэн байгуулах хурлаа бол маш амжилттай хийдэг. За тэгээд тэр хурлын үеэр одоо тодорхойлох ёстой хамгийн гол алхмуудын нэг бол энэ оршооны удирдлага бүтэц зохион байгуулалтыг тодорхойлоо. За тэрэнд нагдах хүмүүсийг сонгодог, оршооны дарга, оршооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлт гэх мэт этгээдүүдийг сонгож томилдог. Харамсалтай нь яг энэ процессээс эхлээд алдаа гарч эхэлдэг. За оршооны эхлээд тэргүүлэгч нарыг сонгодог. Ингээд мэдээж хэрэг илүү олонний танил, за эсвэл тухайн оршоо байгуулах санаачлагыг гаргасан этгээдүүдийг шууд сонгох магадлал ер нь маш өндөр байдаг ихэнхдээ. За эсвэл нэг олон хүний өмнө юм ярьждаг. За магадгүй тэр нь давуу тал болно гэж итгэж байгаа учраас тэр хүмүүсийг сонгоод бусд нь бол даган дуурайх маягийн хандлагатай болдог. За мөн энэ нөгөө тэргүүлэгч хяналтын зөвлөлийн гишүүдийг бас хүчээр сонгох тохиолдлууд нэлээд их байдаг. Яг энэ гишүүдийн удирдлага, арчилсан удирдлага хяналтын хүрээнд бол оршооны тэргүүлэгч хяналтын зөвлөлөөл оршооны дараагаар сонгогдож байгаа этгээдүүд бас сайн дураараа өөрийнхөө хүсэл эрмэлзэл дээр үндэслээд сонгогдож байгаа хэрэгтэй. Нөгөө дургуд хүчгүй гэж үг гэж тэ. Тэгэхээр хүчээр томилогдсон тэргүүлэгч, хүчээр томилогдсон хяналтын зөвлөлөл бол оршооны яг энэ удирдлага хяналтын тогтолцоонд тодорхой үр нөлөө үзүүлж чадна гэж бол би бол итгэдэг. Тэр хүмүүсээс бол үр дүн хүлээх юм ач боломж байхгүй гэсэн. За дээрээс нь яг энэ оршооны одоо энэ арчилсан удирдлага хяналттай холбоотой бас нэг байнга гардаг алдаа бол оршооны сонгогдсон дарга, тэргүүлэгч хяналтын зөвлөлүүд нь хугацаагүй гэр их сонгогдох магадлал маш их өндөр байдаг. За нэг дарга 10 жил, 15 жил, за анх оршоо үүсгэн байгуулснаас хойш ерөөсөө нэг л дарга оршоо удирдах, даргалах ийм асуудал нэлээд их ажиглагддаг. Энэ ямар эрсдэлтэй вэ гэхээр урт хугацаанд тухайн оршооны хамтын бизнес, дундын бизнес нөөцүүд, хөрөнгүүдийг тухайн хүн хувьдаа ашиглах тийм. За эргээд магадгүй хувьдаа ашиглаагүй ч гэсэндээ тэр үнийг хаардах, сэрдэх. За тэрнээсээ болоод оршооны ив алдагдах. За ингээд оршооны үйл ажиллагаа доголдох тийм ийм асуудал бас үүсдэг. За дараагийнх зарчимлын гишүүдийн эдийн засгийн оролцоо байгаа. Өмнөх юунууд дээр бас видеонууд дээр хэлсэн яг эдийн засгийн оролцоо бол одоогийн нөхцөлд оршооны нөхцөлд нэлээд чухал нөлөөтэй гэж боддог. За миний өмнө ажиллаж байсан оршуудууд тэр сүүл сонсож байгаа оршуудыг шинэ оршоо хөдөлгөөнөөр байгуулагдж байгаа оршуудыг харахад бас гишүүдийн яг энэ эдийн засгийн оролцоо маш сул харагддаг. Яг тэр оршин дээр хувийн төлсөн хөрөнгө гэж байдаг. Тэрүүнийг харахаар нэг 50,000. За сүүлд би нэг судалгаа уншиж байхад 30,000 төгрөг. Нэг гишүүний хувийн төлсөн хөрөнгөний дундаж хэмжээ 30,000 төгрөг байсан. Тэгээ 9 гишүүний 30,000 төгрөг гэдэг бол оршоо эдийн засгийн үйл ажиллагаа явуулах, бизнесийн эхлэлийн хөрөнгө бий болгох тийм боломж бол ерөөсөө байхгүй. Энэ бол магадгүй нэг оршоо гүйцэн байгууллагын төдий нөгөө тамга тэмдэг гэрчлэгээ авахд л хөрөлцөөцийн мөнгө байгаад байгаа. За дээрэс нь ийм хэмжээний мөнгө оруулсан хүмүүс бол эндээс ямар нэгэн эдийн засгийн үр ашиг хүлээх сонирхол бол хүлээх нь бол харьцангуй бага. Тэгээ дээрэс нь энэний араас хөөцөлдөх те одоо тийм хөөцөлдөх тийм сэтэл ерөөсөө төрөхгүй гэж. Яг 30,000 төгрөг бол одоо нэг өдрийн хоолны нэг удаагийн хоол хаваадах эсвэл нэг удаа нэг дэлгүүр ороод таавалт их хэмжээний мөнгө байгаад байгаа те. За тэгээ мэдээж хэрэг өөрөөсөө оруулж байгаа хувь хөрөнгөний хэмжээ нь харьцангуй бага байгаа учраас урт хугацаанд энэ оршоноос ашиг хүртэх, орлого авах тийм ийм боломж бол бага байна. Уг нь бол яг эдийн засгийн оролцоо өндөр байна гэдэг. За оршооны гишүүн минь анханасаа бас тийм хангалттай хэмжээний хөрөнгө оруулах. За тэгээ тэрнээсээ буцаагаад ашиг хүртэж явах хүртдэг байхын тогтолцоог эдийн засгийн оролцоо гэдэг зарчим бол бий болгож явах ёстой байдаг.
За дараагийнх нь оршооны бие даасан байдал гэдэг байна. За одоо бол нэг сүүлийн жилүүд бол харьцангуй гайгүй болж байгаа. За өмнө нь бол оршоо гэхээр нэг тийм намын дагалдах, за эсвэл аль нэг төрийн байгууллагын хажуудах, за эсвэл аль нэг төсөл хөтөлбөрийн зүгээс байгуулсан нэг юм хуулийн этгээд шиг хандлага маш их байдаг байсан. Тэгээ оршооны бие даасан байдал гэдэг бол оршоо бол ерөөсөө л нөгөө компани, босод төрийн байгууллага, улсын байгууллага төсөл хөтөлбөртэй яг адилхан ийм хуулийн этгээд гар хэсэг зурдаг, тамга дардаг, за тэрнийхээ төлөө гэрээний тодорхой хариуцлагуудыг хүлээдэг. Танай оршооны гаргасан шийдвэр, бүгшүүдийн хурлын шийдвэр, за тэрний хэрэгжилтийг дагаад ийм хариуцлага дагдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээ оршоо бол ийм бие даасан байдлаа маш сайн хадгалах хэрэгтэй. Тэгээд ялангуяа энэ нэг сумдын хэмжээний томоохон оршоонууд бол бас энэ улс төрийн зорилгоор ашиглагдах магадлал нэлээд өндөр. За 200 гишүүнтэй, 300 гишүүнтэй, 400 гишүүнтэй оршуудыг толгойлох, за тэрийг одоо удирдах нь тухайн одоо этгээд дарга этгээдэд бол ийм улс төрийн давуу тал нэлээд бий болох юм боломжтой байдаг. Тэгэхээр энээс сэргийлэхийн тулд оршоо бол ийм улс төрөөс ангид, за тэгээ бие даасан байгуулах шүү. Биний одоо манай оршооны зурж байгаа гэрээ хэлцэл тэрийг дасан хариуцлага эргээгээд оршооны бүх гишүүдэд дүүрэгддэг шүү гэдгийг оршооных маш сайн гардаг байх хэрэгтэй. За дараагийнх нь боловсрол сургалт мэдээлэл гэдэг зарчим байгаа. За оршооны удирдлага, оршооны гишүүд, за оршооны ажилчидтай эдгээрийг тогтмол сургаж хөгжүүлдэг байх хэрэгтэй. Яг л бусад ашигын төлөө байгууллагуудтай адилхан үний нөөцөө чадахжуулах, өөрсдийгөө хөгжүүлэх ийм шаардлага бол тогтмол байдаг. За ингэж сургаж хөгжүүлэлтийн үйл ажиллагааг явуулахгүй байснаас болоод бүтээгдэхүүн үйлчилгээний чанар тоглох, эрсдэх, менежментийн алдаа гарах, засаглал унах, за тэгээ урт хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд тоглох, зогсох ийм эрсдлүүд дагж идэг. Тэгээд энэ зах зээл дээр өрсөлдөх амьд байхын тулд мэдээж хэрэг ур чадвартай, тийм удирдлага ажиллах хүчтэй байх шаардлагатай. Тэгээд миний харж байгаагаар бол манай оршуудад бол ганц нэг зарим нэг юм төсөл хөтөлбөрийн хүрээний сургалт зөвлөгөөнүүдэд бол маш идэвхтэй хамрагддаг. За бусдаар бол яг энэ боловсрол сургалтын хүрээнд ажилдаа чадахжуул сургалтыг оршуудад их ховор байдгаа гэж хардаг. За дараагийн зарчим бол оршууд хоорондын хамтын ажиллагааны зарчим байгаа. За оршуудад бол хоорондоо өрсөлдөх биш, маш сайн хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Тэр нь борлуулалтын сүлжээнд, борлуулалтынхаа үйл ажиллагаанд дээрж тэр энэ дээр дурдсан суралцах үйл ажиллагаанд дээрж тэр маш сайн хамтардаг, түүхий хэдүүдэд нийлүүлдэг, зардлаа хэмндэг ийм тогтолцоо бас бий болох хэрэгтэй. За дээрээс нь зөвхөн өөрийнхөө орон нутгийн оршууд гэхээс илүүтэйгээр бусад аймаг, сум, орон нутаг, улс, гадаад орны сайн оршуудын туршлагаас суралцах, тэднэртэй хамтарч ажиллах, бэлтгэн нийлүүлэлт хийх, хамтын боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох. За одоо сая шинэ оршийн хөтөлбөрийн хүрээнд дундын оршуудыг дэмжих тийм хандлага бас байгаа. Тэгэхээр дундын оршоо гэдэг бол энэ орчны оршууд нэгдэж нийлж байгаа юм уу гэдэг хэлбэр. Тэгээд энийг хэрэгжүүлэхийн тулд бид заавал бусад оршуудтай хамтарч ажиллахаас аргагүй гэсэн. За тэгээд сүүлийн нэг чухал зарчим бол энэ орон нутгийн доктортой хөгжлийг дэмжих ийм зарчим байгаа. Одоо оршоо бол зөвхөн гишүүдийн ашиг орлого, гишүүдийн одоо эрх ашгийг хамгаалахаас илүүтэйгээр бас тухайн бүс нутаг, орон нутгийнхаа доктортой хөгжлийн төлөө үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тэгээд ялангуяа энэ тухайн орон нутгийн нийт малчдыг хамарсан, нийт тариаланчдыг хамарсан, за эсвэл юм тухайн орон нутгаас гарч байгаа түүхийдийг одоо бизнес болгож байгаа тэндээс тодорхой хэмжээний орлого олж байгаа юм оршуудын хувьд бол орон нутгад зориулсан нийгмийн бодлоготой. За тэгээ орон нутгийн засаг захиргаатайгаа хамтрах, бусад оршуудтайгаа хамтраад ногоон байгууламжтай доктортой хөгжилтэй нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх. За магадгүй бас энэ олон улсын байгууллага, бусад донор дэмжигч байгууллагатай хамтраад орон нутгийн доктортой хөгжлийг дэмжсэн сан санаачлалуудыг хэрэгжүүлээд явдаг байх юм зарчмыг мөрддөг байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд яг энэ 7 зарчмыг хэрэгжүүлж чаддаг оршуудад бол сайн засаглалтай, сайн менежментийн оршоо гэж үзнэ. За хэрвээ чадахгүй байх бол одоо өөрийнхөө оршин дээр ажиллах шаардлага байна. За энийг сайжруулах хэрэгтэй гэсэн үг. Бүр энэ 7 зарчмыг ер нь заавал мөрдөх албагүй гэж үзэх юм бол мэдээж хэрэг яг өөрийнхөө хувийн бизнес дээрээ компани байгуулад өөрийнхөө бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлээд бизнесээ өргөжүүлээд явах сонголт нь бол танд нээлттэй байдгаа гэсэн үг. Тэгээд оршуулгын хөдөлгөөний үндсэн ураа бол илүү сайхан дэлхийн төлөө оршоод ажиллагаа гэсэн юм ураа байдаг. За тэгээд дараагийн одоо хамгийн сүүлийн нэг оршооны бичлэгийн сэдэв бол оршоо хаана алдаж эхэлдэг вэ гэдэг сэдвээр ярилцсан. За тэгээд энэ оршуулгын 7 зарчимтай холбоотой санал сэтгэл, за саяны миний хэлсэн алдаа тогтолттой холбоотой бас санаа оноо байвал сэтгэл дээр бичиж өгч болно.